За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн иргэдтэй хотын заргын даргын зүгээс 7 хоног тутам мэдээлэл өгч цаг үеийн асуудлаар за бусад одоо нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа ажил за асуудалтай холбоотой мэдээллийг товчхон өгдөг, иргэдийнхээ саналыг сонсдог, за зарим шаардлагатай арга хэмжээнүүдийг авдаг ийм зохион байгуулалтыг хийж байгаа та бүхэн мэдж байгаа. За нэгдүгээрт нь өнөөдөр би 4-5 асуудлаар та бүхэндээ мэдээлэл хийн. Нэгдүгээрт нь энэ хаврын хуурайшилт галт төмрийн аюулаас сэрэмжлэх тухай бас асуудлууд бий. Нийслэлийн засаг даргын 2020 оны захимжаар хүнжүүлэн шар өссөний одоо төмрөөс өртсөн сэргийлэх хуурайшилтын үед хээрийн төмрийг гаргахгүй байх. Иргэд орсон суугчид бас одоо эд хөрөнгө амь нас эрүүл мэндээр хохирохгүй байх юм боломж нөхцөлийг одоо бүрдүүлэх тал дээр онцгой байдлын алба, нийслэлийн байгаль орчны газар, цагдаагийн удирдах газар, за тээврийн цагдаагийн албаны одоо алба хаагчид 9 дүүргийн нутаг дэвсгэрт хяналт тавьж ажиллаж байгаа. За 4-р сарын 20-оос 26-ны өдрүүдэд нийт тоогоор одоо 1200 гаруй алба хаагчид энэ одоо галт төмрийн дуудлага, хариулт үзүүлэх, за гамшиг ослоос өртсөн сэргийлэх чиглэлээр ажилласан байгаа. За үүнд нийтдээ 429 автомашин техник хэрэгсэл оролцсон. Хээрийн төмрөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эргүүл хийж байгаа энэ газруудад бол одоо 25 ийм зөрчил өнгөрсөн өдрүүдэд бий болсон үүссэн. За үүнээс шалтгаалan бас олон алба хаагчийн ачаалал нэмэгдсэн. За айл өрхүүд галт төмрийн аюул осолд одоо өртөх ийм эрсдэл өндөр байна. Жишээ нь одоо эргүүлийн хугацаанд Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Өвөр Сугатын аманд 6 га газар, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргаатын задгаар 1 га, Хаан уул дүүргийн 8-р хороо, Жаргалтын аманд 2.5 га, Хаан уул дүүргийн 11-р хороо, Соёлтой уулын 10 га газар, за Баянзүрх дүүргийн 11-р хороо, Сүүл даваанд 6 га газарт гарсан хээрийн галт төмрийн дуудлага дээр нийт 265 алба хаагч цаг тухай бүртэн очиж ингэж ажилласан байгаа. За Хаан уул дүүргийн 11-р хороо Зайсангийн 2.5 га газар, Хаан уул дүүргийн 4-р хороонд Арцтын аманд өчигдөр гал гарч 8 га газар галт төмөрт өртсөн. За эдгээр одоо галт төмрийн дуудлагаар нийт 86 алба хаагч 18 автомашин техник хэрэгсэл очиж ажилласан байгаа. Хаврын хуурайшилт ихтэй галт төмрийн аюул учирч болзошгүй тухай иргэдэд бол байнга одоо сануулж хийлж, зөвлөж, ярьж, за уриалж байгаа. Харамсалтай нь одоо зарим иргэд маань хог шатаах, хуучин хувцас шатаах, за санаатаа санамсаргүй гал тавих зэрэгээс шалтгаалan хашаандах өвсөө шатаах болон ийм бусад үйлдэлээс шалтгаалan хээрийн төмөр энэ салхитай шуургатай үед дэгдэж онцгой байдлын алба хаагчдад энэ халдварт өвчнөд тэмцэж байгаа үед ихээхэн ачаал үүсгэж байгаа. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байх, за зөвхөн онцгой байдлын ажилтнуудыг хүлээлгүйгээр бие биендээ шаардлага тавьдаг, хяналт тавьдаг, явсан суусан газар бүхэндээ бас одоо сэрэмжтэй байх юм зайлшгүй шаардлага байна. Би бол иргэдээс бас одоо хотын даргын хувьд хичээнгүүлэн хүсэж байгаа. Яг энэ цаг үед ялангуяа энэ халдварт коронавирус дэгдсэн тархалт эргэн тойронд өндөртөө байгаа манай одоо хот нийслэл улс оронд дэгдэж тархаж болзошгүй энэ цаг үед өндөржүүлсэн бэлэн байдалд ачаал өндөртөө ажиллаж байгаа ажилтан албан хаагчдад бас ачаал үүсэхгүй байх тал дээр нэгдүгээрт одоо та бүхэн маань анхаараач гэж. За хоёрдугаарт хэдүүлээ нийслэлийн нийт иргэд оршин суугчид, нийслэл зочилж байгаа, ажиллаж байгаа, ирж явж байгаа орон нутгийн иргэд оршин суугчидтай хандж хэлэхэд хэдүүлээ энэ цөөхөн сард өөрөөр хэлэх юм бол 4-р сарын эхээс эхлээ 6-р сарын 4-ний өдрийг хүртэл энэ уул хаданд алхах, зугаалах, амрах, аялах асуудал дээр жоохон хязгаартай байцгаая. Галт төмрийн аюулаас өртсөн сэргийлье, амь нас эрүүл мэндэд хамгаалцгаая гэж. Тэгэхээр үлдэж байгаа хугацаанд энэ хуурайшил дуусал хэдүүлээ иргэд маань одоо хотынхоо нийт албаны хүмүүстэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлага байна. Үйлдэл явдлаа жоохон багасгаж, за дотоод одоо зохион байгуулалт болон өөрсдийн бас нэг бодол сэтгэлээ цэгцэлж бие биендээ дараа учруулахгүй эрсдэл үүсэхгүй байх тал дээр анхаарч та бүхэн маань
ажил амьдралаа зохицуулаач гэж алхаж салхилж болдгоо яг. Гэхдээ бас анхаарах асуудлыг хэтэрхий одоо анхаарлын гадуураас хайснаас шалтгаалаад иймэрхүү асуудлууд их гарч байгаа. За энэ дашин дэлгэд бол өчигдөр богдууланд гарсан галт хөмрийг унтраахад автомотоциклийн клубүүд, иргэд оршин суугчид, залуучууд олон зуугаараа ирж, за одоо бас энэ онцгой байдлын албаны ажилтан албан хаагчид тусалж оршин суугаа газартаа нийгмийн хариуцлага биелүүлж, үнэхээр одоо эх оронч гэдэг энэ одоо сэтгэл зүтгэлээр асуудалд хандаж одоо бидэнд дэмжиж тусалсан энэ залуучууд иргэдтэй, гадаад дотоодын иргэдтэй бас одоо бүгдд нь чин сэтгэлийн талархлаа илэрхийлье гэж. Ямар ч цаг үед одоо бүгд бэлэн байж байдаг манай мотоциклийн автоклубын тамирчид, сонирхогчид байна. Үргэлж одоо онцгой байдлын алба хаагчдад байнга тусалж байдаг. Та бүхэндээ бас дахин талархлаа илэрхийлье. За цаашаа хуурайшилт энэ хаврын салхишуурга хэсэг хугацаанд үргэлжлэх учраас энэ дээр бас хаана анхаарах юм зайлшгүй шаардлага байгаа гэдгийг та бүхэн маань мэдхээ мартаарай. За хоёрдугаар шалганы нэвтрүүлэх товчоодын мэдээллийг бас та бүхэнд хүргье гэж бодож байна. Энэ халдварт COVID-19-тэй холбоотой өнөөдөр бол дэлхийн томоохон улс орнуудад халдварын тархалт ямар байгаа талаар та бүхэндээ бас мэдээлэл өгч ингэж одоо тогтсон. Манай Улаанбаатар хотын харилцаа товтууд за хамтарч одоо мэдээлэл солилцож байгаа. Энд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм? Харилцаа товтууд ямар хэмжээнд зохион байгуулалтаа хийж байна? Эрсдэлтэй ямар асуудлууд байна гэж. За өнөөдрийн 27-ны өдрийн 8 цагийн байдлаар COVID-19 коронавирус халдварын тархалтын эсрэг гадаад орны зарим хотуудыг хэрэгжүүлж байгаа хэмжээний тухай мэдээллийг дипломат төлөөлөгчийн газруудаас ирүүлсэн мэдээ болон бусад их сурвалжийн мэдээтэй нэгтгэж та бүхэндээ хүргэе. За нийт өвчлөгчдийн тоо бол дэлхийн нийтэд 2.9 сая гарсан байна. За нийт 206 мянган хүн нас барсан байна. Эдгэрсэн хүний тоо 8777 мянга болсон байна. За хотуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дээр бол жишээ нь Москва хот 5 дугаар сарын 1-ний хүртэл бүх нийтийг хамарсан бүрэн хэмжээний 20 цэрийн дэглэмээ тогтоосон байгаа. Энэ одоо дэглэмээ цааш нь сунгахаар ажиллаж байгаа юм байна. За Бээжин хот бол хуулийн төсөл одоо бэлтгэж шинээр хууль батлуулахаар ажиллаж байна. Тухайлбал иргэдэн гудамж талбайд нус цэрээ нулимх хог хаях зэрэг нөхцлөөс хамаарч одоо торгох. За цааш нь одоо хуулийн бусад хариуцлагыг хүлээлгэх хэмжээний шинэ хууль гаргахаар ажиллаж байгаа юм байна. За Токио хотын зарагч бол 3 хоногт нэг удаа иргэдээ дэлгүүр хоршоогоор явж хүнс болон бусад эззүүлээ худалдаж авах ийм одоо захирамжийг гаргаж ажиллаж байгаа юм байна. Товчхондоо хэлэхэд. За энэ хүрээнд ирэн цаашаа бид нэр анхаарч ажиллах хэд хэдэн асуудлууд байна. Ариутгал халдвар ажлууд дээр хот анхаарч ажиллаж байна. Нийслэлийн засаг дарга 2020 оны халдвар төвчнөөс өртөн сэргийлэх халдвар ажлыг эрчимжүүлэх тухай 373 дугаар захирамж үйлчилж байгаа. Энэ хүрээнд 4-р сарын 20-ны өдрөөс 4-р сарын 26-ны өдрүүдэд нийтийн эзэмшлийн гудамж талбай, за автобусны буудлаа бид цэвэрлж бас ариутгаж байгааг иргэд маань мэдж байгаа. Зам талбайгаа ариутгаж байна. За нийтдээ бол өнгөрсөн энэ хугацаанд нийслэлийн 9 дүүргийн нийт 143 мянган метр квадрат талбай бүхий дотоод орчинд 14 компани ариутгал одоо халдвар ажлыг 14 аж ахуй нэгж хийсэн байгаа. Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчлэгээ ахуй үйлчлэгээний газрууд, автогаалга, авц засварын газар, өрхийн эрүүл мэндийн төв, автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, за давхарцсан тоогоор бол нийтдээ 4734 газарт бид ариутгал халдвар энэ өнгөрсөн 7 хоногийн хугацаанд хийсэн ийм одоо үзүүлэлттэй байна. За нийт энэ одоо ажилд бол бас олон 10 ажилтан албан хаагчид оролцож байгаа. За нийслэлийн хэмжээнд бол 196,600 гаруй нүхэн жорлон бий, 0 бий, ил задгаа. 4-р сараас эхлээд 5-р сарын 1-ний хооронд энэ ил задгаа нойлуудыг ариутгах халдвар ажлууд дүүргүүдэд хийгдэж эхэлсэн. За талбай одоо хамрах хүрээ бол бас гарсан учраас тэр хүрээнд нутаг дэвсгэртээ ариутгах халдвар ажлуудыг байнга хийж ажиллаж байгаа.
За нийслэлд бол нийтдээ бид нэр 53,500 м², одоо метр квадрат талбайд ариутгал халдвар ажлыг энэ одоо нөхөн нойл, жорлон болон бусад эр хорооллын болон нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа эдгээр газруудад хийж хэрэгжүүлж ариутгал халдвар хийж байна. За засаг даргын 168 дугаар тогтоол захирамж байгаа. Томуу тус төвчний тархалт коронавирусээс урьдчилан сэргийлэх, халдвараас сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага ухамсарыг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 4-р сарын 20-ны өдрөөс 4-р сарын 26-ны өдрүүдэд давхардсан тоогоор 7466 ажилтан албан хаагчид нийтийн эзэвхний гудамж зам талбайн 2914 чиглэл маршрут бид нар бол чиглэлийг гаргаж байгаа аль дүүрэг аль хороодод ямар гудамж талбайгаар ямар удаа ажлуудыг ариутгал халдвар ажлыг хийх ингээд за ингэж одоо төлөвлөсөн маршрутынхаа дагуу нийтдээ 44,000 гаруй иргэнд бичлэн зөвлөм зөвлөгөө өгсөн урьдчилан сэргийлэх талаар бас халдварын эрсдлийн талаар мэдээллийг өгсөн. За ингээд нийтдээ бол одоо бас ил задгаа нус сүлсээ хаяхгүй байх, бие засахгүй байх, хог новшоо хаяхгүй байх гэх мэт ийм өдөр тутмын бидний бас ярьдаг хэлдэг энэ хотын соёлтой холбоотой, халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой зөвлөм зөвлөгөөг нийтдээ 8,000 гаруй одоо иргэнд манай холбогдох албаныхан зөвлөмж болгож хүргэсэн байна. Бичлэн анхааруулга санамж өгсөн байна. Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах штабын амшигын аюулаас одоо сэрэмжлэх анхааруулах 56 зарлан мэдээллийн цамхаар өдөрт бол 4 удаа бид мэдээллийг иргэддээ өгж байгаа, сануулж байгаа. За энэ бол бас хаана олноор цуглахгүй байх, бөөгнөхгүй байх. За цаашлах юм бол өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах тал дээр иргэдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотой санамж зөвлөгөө өгч байгаа. За цаана яригчтай автомашинаар бид бас гудамж талбайгаар санамжуудыг зөвлөмжүүдийг өгч ажиллаж байгаа. Энэ дашин та бүхэндээ хэлэхэд энэ сарын эх сарын 5-наас 7-ны өдрүүдэд 2 хоногийн хугацаанд бид нийслэлийн чингэлтэй дүүргийн хэмжээнд иж бүрэн амшигаас хамгаалах сургалтыг зохион байгуулж байгаа. Онцгой байдлын ерөнхий газар, за нийслэл, эрүүл мэндийн яам хамтран энэ сургалтыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн оны 6 дугаар сард улс даяар амшигаас хамгаалах иж бүрэн сургалтыг явуулсныг та бүхэн байна мэдж байгаа. Нийтдээ 400 гаруй мянган иргэд оршин суугчид оролцсон. Олон хоногийн турш бид бас бэлтгэсэн. Тэр бэлтгэлийн үр дүнд өнөөдөр хүртэл бас энэ коронавирусээс урьдчилан сэргийлэх за өнгөрсөн 10 дугаар сараас энэ 4 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сайжруулсан түлшийг иргэдийн хэрэгцээнд хүргэх айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд одоо ажилласан манай холбогдох байгууллагын ажилтан албан хаагчдад иж бүрэн сургалтын үйл ажиллагаа бас үр дүнгээ өгсөн. За тэгвэл энэ удаагийнх бол зөвхөн иж бүрэн сургалтыг бид энэ коронавирус дэгдэлт тархалт дэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэж Яарамгийн 300 ортой эмнэлгийн эхний ээлжийг ашиглалтанд оруулна. Их хүүхдийн эрүүл мэндийн төв нийслэлийг за мөн одоо Яарамгийн спорт комплексыг бид шаардлагатай үед ашиглах, хэрэглэх ийм бэлтгэл ажлыг хангаж сургуулийг хийн. За мөн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой дүүргүүдийн үйл ажиллагааг уялдуулах, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог бий болгох тал дээр ингэж иж бүрэн сургалтыг зохион байгуулах учраас иргэд маань бас энд идэвхтэй оролцож мэдээлэл авч цаг тухай бүртэн өөрсдийнхөө оролцоог хангаж ажиллахыг бас уриалж байна. За цаашаа бид үргэлжлүүлээд ер нь энэ ариутгал халдвар ажлуудаа улам эрчимжүүлнэ. Улаанбаатар хотын гудамж талбайд хуурайшил их байна, салхи шуурга ихтэй байна. За ингээд өнжмөл одоо өвснөөс эхлээ цаашлах юм бол энэ шар усны үер аюул гээд учирч болцсохгүй аюулын зэрэгцээ эдгээрийг дамжаад энэ ариутгал халдвар сайн хийхгүй бол ням бактериуд үржих халдвар төвчин сэдрэх тархах юм эрсдэл өндөр байгаа учраас энэ дээр бүр онцгой анхаарч ажиллаж байгаа. За халдвар төвчнийг хяналтанд байлгаж тархахгүй байх тал дээр цаашдаа иргэдийн эрүүл мэнд амь насыг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаас сэргээх олон асуудлууд засгийн газрын түвшинд, нийслэлийн түвшинд бас одоо яригдж, хийгдэж, төлөвлөгдөж байгаа. За энэ талаар бол та бүхэндээ бас
дараа мэдээлэл өгнө. Өнөөдрийн байдлаар нийслэлийн одоо Баганга, Багнуур, Налаа, Сонгон хайрхан, Хан уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ард тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нийтдээ 600 гаруй ажилтан албан хаагчид ажиллаж байгаа давхарцсан тоогоор за нийслэл болон орон нутгийн чиглэлийн тээврийн хэрэгсэлд орох гарах хөдөлгөөнд хяналт тавьж байгаа. За 4-р сарын 20-ны өдрөөс 4-р сарын 26-ны өдрүүдэд нийтдээ одоо энэ товчоодоор 37,631 нэгэн одоо тээврийн хэрэгсэл орсон байгаа. За 39,688 тээврийн хэрэгсэл гарсан байгаа. Энэ бол ингээд нийтдээ 77,299 тээврийн хэрэгсэл Улаанбаатараас 7 хоногийн хугацаанд орсон гарсан юм хөдөлгөөнтэй байна гэж та бүхэн ойлгож болно. За энэ хэрээр орон нутаг Улаанбаатар хотын хооронд бас хөдөлгөөн нэлээд эрчимтэй явагдаж байгаа. За нийтдээ одоо 232 мянган иргэд орж гарсан байна Улаанбаатар хотоос. Бүр тухайлаад хэлэх юм бол 114,472 хүн одоо зорчигч Улаанбаатар хот руу орсон байна. За мөн одоо 118,405 иргэн Улаанбаатар хотоос хөдөө орон нутг руу гарсан ийм бүртгэлтэй байна. За ингэж бүртгэлтэй бид нар хаягтай улстай утасны дугаартаа очиж байгаа аймаг орон нутаг ирж байгаа хотын дүүрэг удамж хэсгийнх нь одоо хаягаар нь ингэж баталгаажуулж цахим мэдээллийн сан үүсгэж явж байгаа. За энэний зэрэгцээ нийслэлийн эрүүл мэндийн газар, цагдаагийн газар, холбогдох одоо мэргэжлийн байгууллагууд тусгаарлалтанд байж байгаад гэрээ хяналтанд гарсан 2618 хүнийг өнөөдрийн байдлаар хянаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ иргэд гадаадаас ирсэн, орон нутгаас ирсэн, тусгаарлалтанд байсан. За 21 хоног одоо тусгаарлалтанд байж байгаад одоо 14 хоногийн гэрээ хяналтанд гарсан иргэдэд хяналт тавьж ажиллаж байгаа. За үүнээс хяналтаас гарсан нийт одоо 1757 иргэн хяналтаас гарсан. Өөрөөр хэлэх юм бол ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх за ямар нэгэн эрсдэл байхгүй гэж тооцогдож байгаа. За хяналтанд байгаа 858 иргэн байна. Эдгээр иргэд өнөөдөр гэртээ өөрсдөө тусгаарлах ёстой. Хяналтын хугацаа одоо цааш нь сунгагдсан эсвэл янз янзын одоо шалтгаанаас болж тусгаарлалтын болон гэртээ байх хугацаа сунгагдсан иргэдэд бол өөрөө өөрсдөө бас тусгаарлах зайлшгүй шаардлага. Гудамж талбайгаар гарсан аялж байгаа, зорчиж байгаа ийм зөрчлүүд гарч байгаа. За тэгэхээр энэ дээр бол бас хаана анхаарал тавьж хяналтаа бид нар бас чангатгаж ажиллах ёстой гэж үзэж байгаа. За нэг зүйлийг зориуд онцолж хэлэхэд бол бас одоо бусдын ирэхээр таны эрүүл мэнд хамгаалагдж байгаа шүү гэдгийг иргэд маань маш сайн ойлгож байгаа. За гадаадад ирсэн хэн нэгний хувьд бол мэдээж одоо тусгаарлалтын хугацаа дууссан боловч мэргэжлийн байгууллагын ажиглалтанд тодорхой хугацаанд байх ёстой гэсэн саяны ярьдаг энэ хяналтын одоо дүрм журмаа маш сайн сахиж ажиллах зайлшгүй шаардлага байна. Хэн нэгэн хүний хариуцлагагүй байдал нийт нийгмийн эрсдлийг бий болгох юм одоо асуудал өндөр байгаа учраас та бүхэн маань энэ дээр онцгой анхаарч ажиллаарай гэж хүсье. За өнгөрсөн 7 хоногт би бас иргэдтэй та бүхэндээ мэдээлэл хийсэн. Зарим нэг одоо хот байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой улсын комисс барилга байгууламжийг хүлээж авдаг тэр үе шат үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гомдол санал их байдаг. Барилга байгууламж дуусаагүй байхад барилгыг хүлээж авдаг. За тогтцолт үйлчлэгээр хийгдээгүй байхад худалддаг, борлуулдаг, зах зээлд нийлүүлдэг. За эцэст нь одоо хэдэн үеэр эд хөрөнгөө барьцаалж байж, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг барьцаалж байж, байр орон сууцнд орсон, үнэтэй цайтай байранд орсон иргэдийн байр нь ашиглалтын шаардлага хангадаггүй, ус салддаг. За дулаан цахилгааны элдв янзын доголдолтой бүр цаашлах юм бол байшингийнхэн чанар стандартын асуудал хүндэтгдэг учраас энэ дээр онцгой анхаарч ажиллах судалгаа тооцоонуудыг гаргаж ингэж мэдээлэл өгсөн байгаа. Хот байгуулалтын газар хотын стандарт орчны аюулгүй байдлыг хангах газар,
мэрэгжлийн хяналтын газрууд, эдгээр газруудад байгууллагуудад хяналт хийж ингэж ажиллаж байгаа. Цаашдаа энэ асуудлыг зэгцлэхтэй холбоотой бас баггүй тооцоо судалгаа, төлөвлөгөө зохион байгуулалт, за бас хяналт шалгалтын ажлууд үргэлжилж хийгдэж явагдахаар ингэж төлөвлөж байна. За өнгөрсөн 7 хоногт ийсэн мэдээллийн дагуу иргэдээс одоо ирсэн санал гомдлууд байна. 49 санал гомдол ирсэн байна. Нийтдээ одоо 51 ийм одоо асуудлуудыг шийдвэрлүүлэхээр орц гарцнаас эхлээд гадаа худалдаж авсан байр орон сууцныхын тогтцолт үйлчилгээ, чанар стандарттай холбоотой ийм мэдээллүүд ирсэн байгаа. За энэ мэдээллүүдийн дагуу бид нэр дүүргээр нь хороогоор нь за ашиглалтанд оруулсан аж ахуй нэгжийн чиглэлээр за мөн ашиглалтанд хүлээж авсан улсын комиссийн бүрэлдэхүүнийх нь хүрээнд бүх асуудлуудыг бас хооронд нь уялдуулж судлах, шийдвэрлэх шаардлага хангаагүй барилга байгууламжийг ашиглалтанд авахгүй байхтай холбоотой авсан тохиолдолд хохирлын тухайн аж ахуй нэгж байгууллага барагдуулах тэдгээр ажлуудаа одоо хотын хөгжлийн газар, хот байгуулалтын газар дээрээс нь холбогдох нийслэлийн мэргэжлийн хяналт бусад байгууллагуудтай хяналт тавьж ажилладаг байх тал дээр онцгой анхаарч ажиллах, өдөр тутмын хяналтыг тавих гэдэг ийм асуудал яригдж байгаа. Бид нар нэг асуудал хүндсэн асуудлуудаа эргээд эхлүүлээд орхидог хаягдаг байдал хаа сайгүй төрийн альж төвшөнд түгээмэл байдаг. За хот дээр бол ер нь хотоос гарсан ялангуяа шийдвэр гаргах төвшөнд гарсан шийдвэрийн хэрэгжил биелэх хяналтыг шат шатанда хангаж ажиллах нь бол онцгой одоо ач холбогдолтой учраас энэ дээр цаг үе өдөр тутам анхаарч ажиллаж байгаа гэсэн хэдиж үүний хажуугаар бас одоо ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагагүй байдал, за хайн хандах асуудлын араас нь бас эцэл шийдвэрлэдэггүй байх түгээмэл ийм хандлага их олон жил үргэлжиж ирсэн асуудал бас сөргөөр нөлөөлж байгаа зүйлүүд бий. Энийг бол бид нар иргэдээс нуух юм шаардлага байхгүй. Одоо гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах тал дээр одоо бас шат шатанда зохион байгуулалтыг байнга сайжруулж ажиллах дээр нийслэлийн холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Зарим талаараа үр дүн гарч байна. Гэхдээ ихэнх тохиолдолд бас эзэнгүүдж байгаа ажлууд байна. За энэ бүхнийг бол бид нар иргэдийнхээ болон бусад одоо хөндлөнгийн байгууллагын хяналттайгаар цааш нь үргэлжлүүлж хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Орон сууцны хороолол дундах хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоо, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, орц гарцны асуудлыг нийтлэг байдлаар шийдвэрлэх төр онцгой анхаарч байгаа. Жишээ нь одоо эмнэлгийн газар хажуунаас нь ингээд хасаад танаад авчдаг. Дараа нь цааш нь ахиад орц гарцыг хаадаг. Ганц жишээ хэлэхэд одоо халдвар төвчин судлалын эмнэлэг байж байна төв 5 гарцтай байх ёстой. Өнөөдрийн байдлаар саяхныг хүртэл ганцхан гарцтай тэнд очиод орох гэж одоо 2-3 цаг болдог тохиолдол байна. Дор хаяж цаг төвж ирдэг асуудал байна. Өвчтөө зовлонтой яарсан сандарсан ийм иргэд машин тэргээ тавих газаргүй, орох газаргүй байдаг гэсэн бол өнгөрсөн 7 хоногт энэ асуудлыг одоо шийдвэрлэж эхнээс орц гарцыг гаргаж эхэлсэн байгаа. За нарны гүүрний орц гарцны асуудал байгаа. Хоошоо ухарч байж гэр лүүгээ ордог, хороол руугаа ордог. Тэгвэл энэ ажил бас зэгцлэгдээд ажил нь эхлээд явж байгаа. Энэний цаана зөвшөөрлөлтөй барьсан барилга байгууламжийн асуудал байна нийслэлийн хэмжээнд. Өнөөдөр яг 97 аж ахуй нэгж зөвшөөрлгүй барилга барьсан. Тэгэхдээ энэ хүнд цаг үед бид нэр энэ аж ахуй нэгжүүдийг буруутгахаас эхлээд зөвшөөрлгүйгээр барилгын эхлэх боломжийг олгосон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох. Тэгээд цааш нь шатаараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, эцэст нь иргэд оршин суугчдын одоо эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хаана хууль журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байх. Аж ахуй нэгжүүд нь зөвшөөрлөө аваад ажиллаа эхэлдэг. Албан тушаалтан ч цаг хугацаанд нь бас одоо асуудлыг шийдвэрлэдэг байх. Энэ тал дээр бас онцгой анхаарч ажиллаж байгаа. Цаашдаа хийх ажлууд их байна. Ямар ч байсан эхний ээлжинд энэ зөвшөөрлгүй барилга барьсан байгууламжуудад энэ халдвар төвшин зэрэгцсэн, дээрээс нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлтэй байдал байгаа энэ байдлыг харгалзаж бид олон одоо асуудлуудыг сунжруулахгүйгээр нэг удаа үйл ажиллагаагийн хууль журмын хүрээнд бичиг баримтыг бүрдүүлэх, цэгцлэх, за тэгээд дахиж зөрчил гаргахгүй байх, цааш нь Улаанбаатар хотод зөвшөөрлгүй барилга байгууламж барьдаггүй байх. Энэ одоо боломжийг бүрдүүлэх. За ингэхдээ саяны ярьдаг тэр ажил хариуцсан албан тушаалтнуудтай хариуцлагын асуудлыг зэрэг ярьж байж нөгөө овоо усгаагүй шаад цаанаас суух гэдэг шиг анхнаас нь зөвшөөрлийнх нь асуудлуудын хууль журмын хүрээнд шийдэж өгөөг бол аж ахуй нэгжүүд ингэ зөвшөөрлөлтөө зөвшөөрлгүй барих уугүй юу гэж
хаана бодолцох ёстой асуудал байгаа. Нэг талдаа бас асуудлыг туйлшруулж ойлгохгүйгээр шийдэх олон асуудал байна. За барилга байгууламжийн чанарын асуудал байгаа. Хотоос ажил авдаг, цааш нь гүйцэтгэдэг. Чанаргүй материалаар хийдэг. За тэдгээр хяналт тавьж байгаа нийслэлийн байгууллагууд бий. Тэр нийслэлийн байгууллагуудын удирдлагуудтай бас одоо хариуцлага тооцох ажил асуудал яригдж байгаа. Хамгийн гол нь хаана хяналтаа сайжруулж чадах талаас нь асуудлыг хамгийн түрүүнд харж байгаа гэдгийг та бүхэндээ бас хэлье. За асуултууд ирсэн байна. Үндсэндээ ингээд ерөнхий мэдээллүүдээ та бүхэндээ өгч дуусглаа. Одоо асуултууд хариулъя. Хот орчмын амралтын газруудын үйл ажиллагааг нээсэн ногоон бүсэд түүмэр ихээр гарах болсон гэж онцгой байдлын газраас тайлбарлаж байна. Хуурайшилтын үед хориотой үед иргэд ууланд гарч самсаргүйгээс гал алдаж байна. Энэ асуудал тайлбар өгөөч. За түрүүн би хэлсэн. Иргэдийн анхаарал боломгоомжгүй байдлаас шалтгаалж гал түүмрийн тохиолдлууд ихээр гарч байгаа. Хот орчмын амралтын газруудын үйл ажиллагааг нээж эхэлсэн. Та бүхэн мэдж байгаа. Зөвхөн ариутгал халдваргүйтгэлийн норм дүрмийг сахиулж, дээрээс нь ариун цэвэр, нойлын стандартын шаардлага хангасан, үйлчилгээний шаардлага хангасан амралтын газруудын үйл ажиллагааг нээж эхэлсэн. Иргэд тэнд одоо бас зорчихтой үйлчлүүлэхдээ тодорхой дүрм журмыг баримталж, өөрийнхөө болон өрөөлийн эрүүл мэндийг хамгаалж, бас одоо аялах, амрах, эрхээ хангах юм боломжийг бүрдүүлж өгч байгаа. Гэхдээ уул хадаар эзэнтэй эзэнгүй газар явж гал тавих асуудал дээр бол бас одоо хүн болгон хажууд нь цаг минут болгон сахиж, хянаж, цагдаж явах юм боломжгүй учраас иргэн хүн өөрөө хариуцлага биелүүлэх ёстой. За түрүүн би бас хэлсэн. Ер нь бол одоо бид нар өөрсдөө нэг дотоод сэтгэл бодлоо зэгцэлж явж байгаа, сууж байгаа газартаа нэг жоохон цэгцтэй бодолтой хариуцлагатай явах нь иргэн хүний одоо өөрөөс нь шууд хамаарах асуудлаа. Энэ хүнд цаг үед гэж. За хоёрдугаар боловсролын яамнаас сургалтын төвийг нээхгүй гэсэн энэ асуудал иргэд бухимдалтай хандаж байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэж. Боловсролын яам болон нийгмийн хамгааллын яамтай ярилцаж зөвшөлдсөж энэ 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн танхимаар сургалт явуулдаг сургалтын байгууллагуудыг 5-10 хүнээс хэтрэхгүйгээр сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах асуудлыг ярилцаж эрхийн нээх тал дээр судлаж бэлтгэл ажлаа хангаж байгаа. Ямар ч байсан одоо энэ асуудлаа бас улсын онцгой комиссаар орж бид хэлэлцүүлж ойрын хугацаанд шийдвэрлэнэ. За 5 дугаар сарын 1-ээс эхлээд энэ сургалтын газрууд нээгдэх юм боломж нь бүрдэх байхаа гэж үзэж байгаа. Гэхдээ сая хэлдгээр бол бас маш сайн аливтгал халдваргүйтлээ хийх юм боломжтой газруудыг нээж эхэлнэ гэж. За хотын ховол руу гарсан машины орж гарах зам гаргахгүй бол битүү хороол баригдлаа. Хот төлөвлөлтөнд ийм юм байдгүй. Гал командын машин орох аварын зам гаргахгүй бол хот ой модгүй болох эрсдэл их байгааг анхаарч өгнө. Сайн дураараа ажиллаж байгаа иргэдтэй айрмад байгаа хорт утааны багийг хэрэглүүлэх хэрэгтэй байна. Ийм боломж байдгүй гэж. За орц гарцыг гаргах тухай асуудал хаана бас яригдж байгаа. Сая ярьсан хот байгуулалтын асуудлын хүрээнд. Ер нь бол бас газар олгохоос эхлээд барилгын зөвшөөрөл олохтой холбоотой гарц орцоо гаргах гээд бүх талын хариуцлагын асуудлыг хэрэгдэж байгаа. Бүх газрууд орц гарцны хүндрэлтэй байж байгаа. Орц гарцгүйгээс болоод эмнэлгийн төрийн тусламжийн автомашин, за галын болон одоо цагдаагийн автомашин, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах юм эрх үүрэг хүлээсэн байгууллагууд эрх үүргээ хэрэгжүүлэх боломж хязгаарлагдуулж байгаагаас шалтгаалаад цаг алдах, эрүүл мэнд эд хөрөнгөөр хохирох асуудал байгаа. Тэгээд ямар ч байсан энэ дээр бүх талын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. Нийгүүгөө ярихад одоо 20-30 жил ингээд хэвшмэл болцсон, задгаарцсан, надцгаарцсан асуудал бол зэгцэнд ороход тийм амаргүй байгаа гэдгийг иргэд маань ойлгож байгаа. Тэгээд энийг бол иргэдийнхээ оролцоотоо бид хянана. Тэгээд гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо өөрөө үр дүнгийн гарах энэ том хөдөлгүүр нь учраас иргэд маань энийг одоо бас ойлгож дэмжиж ажиллах бүх талын нөөц бололцоогоо дайчлаарай гэж хэлье. Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хэвшил болгож болохгүй. Угаасаа энэ ариутгал халдваргүйтгэлийн ажил анх удаа энэ 3 дугаар сараас эхлээд нийслэлийн бүх нутаг дэвсгэрээр хийгдэж эхэлсэн. Цаашаа улирал бүхэн хийгдэнэ. За орчин тойрондоо бид нар энэ ажлыг байнга хэвшүүлж, за сая өнгөрсөн одоо хагас утас сайнд бид хог хаягдлыг ангилах, ялгах, удамж талбайгаа цэвэрлэх 95 минутын 90 минутын энэ одоо цэвэрлэгээний ажлыг хийснийг та бүхэн маань мэдж байгаа.
иргэд байгууллагууд бас идэвхтэй оролцсон, цаашдаа ч гэсэн оролцсон гэдэгт хэрэгэлцэхгүй байгаа. Иж бүрэн сургалтад иргэд хэрхэн оролцох вэ гэж. Иргэд бол тухайн одоо өөрсдийнхөө байгаа газар орон, гэр орон, за албан байгууллагынхаа орчинд энэ бүрэн одоо сургалтанд хамрагдах, бэлэн байдлаа хангах. Ер нь цаашдаа бол бас нийслэлийн нутаг дэвсгэрүүд айл өрхүүдийн дунд сургалтыг зохион байгуулъя гэж байгаа. Наазах нь ахуйн гал гарахад ямар арга хэмжээ авах юм? Ямар одоо анхан шатны урьдчилан сэргийлэх ажлуудыг иргэд хийдэг байх ёстой, өөрсдөө шалтгааллах гэдэг энэ одоо эрслээс хамгаалах анхан шатны мэдлэгийг олох ажлууд цааш нь хийгдэж явна. За нийслэлээс орж гарах хөдөлгөөнийг дахиж хаах уу гэсэн байна. Одоогоор нийслэлээс орж гарах хөдөлгөөнийг дахиж хаах асуудал байхгүй байгаа. Хаана аюулгүй байдлаа хангаж ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх, за цаашдаа бол бас эдийн засгаа сэргээх, ажлын байрыг бий болгох, аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой юм ажлууд одоо хийгдэж цогцоор шийдэхээр ажиллаж байгаа, ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. За 3-4 дугаар хорооллын 40 жилийн ойн хүрээнд хорооллын залуус ачлал их дэлгүүрийн хууль талын талбайд найрамдлын бичил цэцэрлэг байгуулахаар зорж нийслэл хандсан байгаа. Энэ асуудалд анхаарч тусалцаа үзүүлнэ гэнэ. За хэрвээ ийм асуудал ирсэн бол иргэд оршин суугчид өөрсдийн санаачлахаар цэцэрлэг түрээлэн байгуулах, хотын одоо асуудлуудыг шийдвэрлэх, тогтцол үйлчилгээний ажилд оролцох саналтай бол бид одоо бүх талаар дэмжиж, хотоо шаардлагатай бүх зохион байгуулалт болон бодлогын дэмжлэгийг шаардлагатай бол зарим одоо өөр шаардлагатай дэмжлэгүүдийг бүх талаар нь одоо дэмжиж ажил нь гаргаж, энэ санаачлалыг гаргасан иргэддээ бас талархлаа илэрхийлье. Хотод энэ жил олон тогтчлтын ажлууд хийгдэж байгаа. Ногоон байгууламжийн, Баянзүрх дүүргийн 4-р хороонд, за Баян хоршуу уулын бэлд, Баян хоршууны тахилтад, Чингэлтэй дүүрэгт, Яармагт, за Налах, Багнуур, Баг хангаа, Баянзүрхт гээд бүх дүүргүүдэд олон чиглэлээр одоо зэрэг ийм тогтчлтын ажлууд хийгдэж байгаа. Ногоон байгууламж, бүхий спортын талбай. За төрийн байгууллагууд зуны цагийн хуваарьт хязгаарыг шилжих вэ гэж. Ер нь бол зуны цагийн хуваар шилждгийг тав хүмүүс маань мэдж байгаа. Ямар ч байсан энэ цаг үед ачааллыг бууруулах, эрсдлийг багасгах, за мөн одоо бага насны хүүхэд багчуудтай, эцэг эхчүүдэд хүүхэд багчуудаа харж хандахад нь боломжийг олох үүднээс бид бас энэ цагийн зохицуултыг хийнэ. Энэ цагийн зохицуулт ихэвчлэн 5 дугаар сарын 15-наас 9 дугаар сарын 1-ний хооронд зохицуулагддаг ийм одоо бас зохицуулт хийгддэг. Энийг цааш нь одоо цаг хугацаатай нь уялдуулаад бид хийж явна. За ингээд өнөөдөр бас энэ мэдээллийн цагт анхаарлаа хандуулсан иргэд та бүхэндээ талархлаа илэрхийлье. Дараагийн 7 хоногийн мэдээллийн цагаар бид бас зарим цаг үеийн асуудал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн, за зохион байгуулалтын зайлшгүй хийх ёстой өөрчлөлт шинжилтийн талаар та бүхэндээ мэдээлэл өгнө. Баярлалаа. Амжилт хүсье.